Энэ цагийн мэд хүргийн үзэгчдээ хилэн дамсахад хэдгэн шумуул мэт хилнээс гарахад хэдэр заан болсон мэт догшин идэ бол сархад юм. Тоон тойм хөтөлбөр энэ удаад савнаасаа бусдыг дийлдэг эдэний тухай айхтар тоонуудыг тоомлож үзүүлэхээр бэлтлээ. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд манай улсын архины үйлдвэрлэл бас гаднаас авдаг архины импорт яаж нэмэгдсэнийг та бүхэнд эхлээд үзүүлье. Одоогоос 23 жилийн өмнө 1990 онд монголчууд 2 сая 153 мянган хүн амтай байхдаа 6.4 сая литр архи жилдээ үйлдвэрлэж хэрэгэлдэг байжээ. Гэтэл өнөөдөр энэ тоо 30 сая литрт хүрч 5 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил гихтэл 27 сая литр архи үйлдвэрлэж 3.4 сая литрийг гадны орнуудаас импортлож уужээ. Багахан хэсгийг сэржим ирээдлээр хангаад илхийдээ өргөсөн л баг. За тэгэхээр нэг хүнд ноогдох архины хэмжээг тоог та бүхэнд хэлэх юм бол бас сайн мэдж байгаа. Гэхдээ энэ талаар та бүхэнд тоонуудыг утгагүй үзүүлэх болно. Харин шар айраг буюу пиовны хэрэглээ сүүлийн 5 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдсэн байна. 1990-ад онд шар айраг гэж мэддэггүй байсан монголчууд 1997-оос 2006 он хүртэл шар айраг импортоор авч тогтмол хэрэгэлдэг байсан бол өнөөдөр жилдээ 65 сая литр шар айраг өөрсдөө үйлдвэрлэж 30 сая литрийг нь гаднаас импортлож нийтдээ 100 орчим сая литр шар айраг хэрэглэж байх юм а. Хүүхэд хөгшин гэлтгүй нэг хүнд Монгол хүнд 35 литр шар айраг оногдож байна. Тгээс 16 нас хүртэлх 1 сая хүүхэд шар айраг уудаггүй гэж тооцоод үзэх юм бол насанд хүрсэн нэг том хүн жилдээ 60 гаруй литр шар айраг хэрэглэж элэг бөөрийнхөө үйл ажиллагааг хурдны машин шиг л ажиллуулж байна. Одоо тэгвэл статистик тооноос монголчуудын архитектийн төвшин ямар хэмжээнд байна вэ гэдгийг авч үзье. Архитектийн төвшинг нэг хүнд ноогдох архины хэрэглээгээр хэмжиж болдог. 1990 оноос өмнө Монгол улс 2 сая 100 мянган хүн амтай байхдаа архины хэрэглээ их бага байжээ. Нэг хүнд ноогдох жилийн архины хэрэглээ 2.3 литр байсан байна. Харин хүн бүрийг эрхчлөөнд хөтөлсөн ардчлалд гараад бүх юм учраа олоогүй байсан болооч тэрүү бас ажлын цомгтод ихээр явагдаж ажилгүйчдийн игнээ ихээр нэмэгдсэн болохоор архины хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байсан нь харагдаж байна. Сэтгүүлч минь санаж байгаагаар тэр үед хятадын өвгөнт гэдэг жижигхэн өвгөний зурагта 2-3 балга архи зах зээлийн шуурганаар орж иж үүнийг хэрэгэлдэг шимдэг хүмүүс олширсан байдаг юм. За тиймдээч өвгөнтийнхэн гэдэг хоч гарсан түүхтэй. Харин 1995 оноос хойш эдийн засаг тогтворжиж иргэдийн амжиргаа тодорхой хэмжээгээр нэмэгдснээр архины хэрэглээ буурч эхэлсэн байна. Ингээд 2005 оны хүртэл тогтворжиж байлаа. Гэтэл 2005 оноос хойш архитэлт хүчээ авсан цаг үе гэж хэлж болно. Сүүлийн 7 жилийн хугацаанд жил бүр архитэлтийн тоо хэмжээ тасралтгүй огцом нэмэгдэж дэлхийд рекорд хэмжээ бас тогтоохоор байгаа юм. За үүнийг та бүхэнд графикаас тодорхой харуулъя. Өнөөдрийн байдлаар гэхэд Монголын нэг хүнд жилд 11 литр архи ноогдож байна. Энэ тоо бол хүүхэд болоод архи хэрэгэлдэггүй иргэдийг оруулсан тоо. Харин хүүхэд бас архи хэрэгэлдэггүй хүмүүсийг хасаа тооцох юм бол архи хэрэгэлдэг хүний жилийн дундаж архины хэрэглээ 52 литр гэж гарч ирж байна. 52 литр гэдэг нь 104 шил архи буюу 5 авдар архи юм. Тэгэхээр нэг хүн жилд 5 авдар архи хэрэглэнэ гэдэг дэндүү замбраагүй тоо гарч ирж байна. За ийм л болохоор Монгол хүмүүсийн эрүүл мэнд нийгэмд аюултай гэмт хэрэг гаргадаг том үндэс болж байгаа ч гэж энэ үзэгдлийг нэрлэж байна. Энэ асуудлыг төрийн бус байгууллагууд бас төрийн тэргуунч харчаад байгаа. Гагцхүү сүү өргөж амьдрна гэдэг уриалгын нөлөөлөл яаж энэ тоонуудад нөлөөлөх бол гэдгээс бас хууль эрх зүйгээр нь яаж зохицуулах вэ гэдэг цаг нь нэгэнтэ болчиход байгаа юм. Хууль эрх зүйгээд төрлөө буруу шитгэхээр архи тамхиг нэг цайруулдаг зүйл бол энэ онцгой албан татвар гэж зүйл гарч ирдэг. За энэ бол онцгой албан татварын орлого талдаа бичигддэг асуудал. Тэгэхээр архи шар айрагнаас авдаг онцгой албан татварын орлого ямар байдгийг та бүхэнд тоомч мөнх жаргалын бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлүүлэн хүргэе. Орой минь төргийн мөнх жаргалаа. Орой минь төргий. Тэгэхээр архи тамхин дээр оногдуулж байгаа тэр дундаа архин дээр оногдуулж байгаа онцгой албан татварын хувь хэмжээг ямар хэмжээгээр тогтоодог юм бэ? Энэ бас архийг хязгаарлах нэг арга зам гэж улс төрчид хэлдэг л дээ. Тэгэлгүй яг манай улсын хүн амын дундах архитэлт бол маш их хэмжээнд хүрч үүнээс ч үүдээд бол өнгөрсөн онд онцгой албан татварын тухай хуулийг бол шинжилэн найруулсан байгаа. Тэгэхээр өмнө нь манай улс 2006 оны 6 дугаар сарын 29-нд бол онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2007 оны 1 сарын 1-ээс эхлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгэхээр өмнө хэрэгжиж байсан энэ хуулинд бол онцгой албан татварын хувь хэмжээнд архины хатуулгыг бол 2 төрөлд авч үздэг буюу 40 градус хүртэл 40-оос дээш градус гэж 2 ангилдаг байсан. Тэгэхээр 40 хүртэлх градустай архинд бол нийтдээ 2-4 доллартай тэмцэх хэмжээний татварыг ноогдуулдаг байсан бол гаднаас орж ирж байгаа
импортын архинд бол тухайн үедээ 5 ам долларыг бол ноогдуулдаг ийм жишээ байсан. Тэгэхээр энэ үзүүлэлт бол үнэхээр бага үзүүлэлт. Тиймээс чухал амын дунд харигтлтын түвшин өндөр байгаа учраас тэр дундаа харигтлтын бас өндөр градустай архинд тавих хувь хэмжээг бол нэмэгдүүлэх шаардлага байна гэж эрх баригчид үзснээр өнгөрсөн оны одоо 10 сарын 1-ээс эхлэн онцгой албан татврын хуулийн бол шинжилсэн найруулга манай улсад хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол онцгой албан татврын хувь хэмжээг архины нэр төрлөөр 3 үндсэн байдлаар бол тогтоож өгсөн байдаг. Тэгэхээр өмнө нь архийг 2 үндсэн төрөлд хуваадаг байсан бол энэ шинж найруулгаар бол 0-аас 25 градус хүртэл, за 25-аас 40 градус хүртэл, 40-оос дээш градус гэдэг 3 байдлаар архийг бодвол ангилж за дээрх 3 төрөлд бол татварыг ноогдуулаад эхэлсэн байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэнд бас дээрх 3 төрөлд ноогдуулж байгаа график дээр хувь хэмжээг харуулах юм бол за 0-аас 25 градус хүртэл архинд бол нийтдээ $2 татвар ноогдуулж байсан бол за 40-оос дээш 25-аас 40 градустай архинд бол $4, за 40-оос дээш градустай архинд бол $9 татварыг бол шинэ хуулиар ноогдуулж байгаа. Энэ нь бол дотоодод үйлдвэрлэсэн архины литр тутамд ноогдуулж байгаа татвар хэмжээ. Харин гаднаас импортлж орж ирж байгаа архиндаар бол арай илүү буюу за 25 хүртэлх градустай архинд бол нийтдээ $5, за 40 хүртэлх градустай архинд $10, 40-оос дээш градустай архинд бол $12 болол зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. Учир нь 40-оос дээш градустай архинд ноогдуулж байгаа татварын хувь хэмжээ өндөр байгаа нь манай улсын хүн амын дундах одоо арх хэрэглэдэг хүмүүсийн нийтлэг хэрэглээнд 40-оос дээш хувийн градустай арх буюу 95 орчим хувь нь их хэмжээтэй градустай архийг хэрэглэдэг гэсэн ийм судалгаан дээр үндэслэн татварыг бол ноогдуулсан гэдгийг тухайн үед бол албаныхан хэлж байсан. Татвар талдаа ингэж хувь хэмжээнд тогтсож байгаа бол улсын төсөвт оруулж байгаа орлогыг бас сонирхох хэрэгтэй байх. Энэ онд улсын төсвийн орлогод онцгой албан татвараар хэдийн хэмжээний мөнгийг оруулж ирэхээр тооцоосон юм бол. Тэгэхээр өнгөрсөн онд бол мэдээж хуулийн шинжилэлтэй холбоотойгоор онцгой албан татвараас төвлөрүүлэх улсын төсвийн хөрөнгө оруулалт бол мэдээж нэмэгдсэн байгаа. Нийтдээ бол оны гүйцэтгэлээр өнгөрсөн оны гүйцэтгэлээр 82.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүл нийтдээ 376.4 тэрбум төгрөгийг төлөвлөсөн боловч өнгөрсөн жил 64 тэрбум төгрөгөөр төсвийн орлого бол тасалдсан. Учир нь бол онцгой албан татварыг төвлөрүүлдэг Apo GM International, MCS As Pacific болон MTS Спирт Балбурм, Улаанбаатар Спирт, за Чингис Шарарыг Монгол тамхи International, Монгол тамхи соо зэрэг томоохон компаниудаас авахар төлөвлөсөн архины болол татварын хэмжээ 25-аас 40% буюу 58.5 төгрөгөөр тэрбум төгрөгөөр дутсан нь онцгой албан татварын болол үндслэлгүйгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж бол албаныхан тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол онцгой албан татварын орлогоос татвараас бол 113 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр бол төсөвт сууж өгсөн байгаа. Тэгэхээр энэ татварын орлого бол ихэвчлэн дотоодод үйлдвэрлэж байгаа дотоодын арх болон дарсны үйлдвэрлэлээр бол ноогдуулж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд 2012 оны бас гүйцэтгэлийг график дээр тайлбарлан хүргүүл онцгой албан татвараас дотоодод үйлдвэрлэж байгаа арх согтууруулах хундаан дээр нийтдээ 165.9 тэрбум төгрөгийг төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 121.6 тэрбум төгрөг гарсан байна. Харин архин дээр бол өнгөрсөн жил 108 тэрбум төгрөгийг төлөвлөж байсан боловч за гүйцэтгэлээр 88 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил улсын төсөвт онцгой албан татвараар бол төвлөрүүлсэн байгаа. Харин пивэн дээр бол 26.5 тэрбум төгрөгийг өнгөрсөн он төвлөрүүлнэ гэж тооцож байсан боловч за мөн л төсвийн гүйцэтгэл дээр бол төлөвлөгөө биелэлгүй 17.5 тэрбум төгрөг болж ирсэн байгаа. Тэгэхээр тамхины хувьд бол дотоодод үйлдвэрлэж байгаа тамхин дээр өнгөрсөн жил 31.2 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг ноогдуулна гэсэн нь өнгөрсөн жилийн төлөвлөгөөгөр бол 15.7 тэрбум төгрөг болж буурсан юм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд мөн л за онцгой албан татвараас 130 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцож байгаа боловч сүүлийн жил татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа архины бас үйлдвэрлэлийн аж ахуй нэгжүүдийн тоо буурсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд төсвийн бас дутах шалтгаанд бол энэ аж ахуй нэгжүүдийн тоо цөөрсөн нь холбоотой гэж албаныхан тайлбарлаж байгаа. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн тоо 18.7% буурсан дүнтэй гарсан бол нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг архины чиглэлийн аж ахуй нэгжүүдийн тоо өнгөрсөн онд 45% буурсан юм дүнтэй гарсан байгаа. Тэгэхээр сонирхолтой тоо баримтуудыг дурдсан мэдээллийг мөнгө шаргал та бүхэнд хүргэлээ, баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ямар ч байсан улсын хэмжээнд архи үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийн тоо 45% буурсан байна. Орон нутагт бол 18% буурсан байна. Яг энэ татвар дээр бас өнөөдөр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжлүүдийн хүрээлэн болоод эрүүл мэндийн яамтай хамтарч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр 25 сэтгүүлчийг ороход 30 гаруй сэтгүүлчид ирж бас энэ талаар мэдээллийг их сонирхсан байна. Өнөөдөр архиталд хувь хэмжээ ямар байна, нийгмийн сэтгхүүд яаж нөлөөлж байна,
өсвөр үе залуу үеийн зөв зан үйлд бас сэтгүүл зүйн салбараас нөлөөлөх ёстой юмаа гэдэг дээр мэрэгжлийн хүмүүс эрүүл мэндийн байгууллагуудаас өөрсдийнхөө үзэл баримтлалаа байр сууриа хэлж байсан. Тэгэхээр эндээс бид бас татвар өнөөдөр ямар байна вэ гэдгийг яг энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс бас өөрсдийнх нь тавьсан илтгэлээс бас сонирхож үзсэн. Тэгэхэд бол эрүүл мэндийн хүрээлэнгийн мэрэгчний хэлж байгаагаар бол манай улс бусад улс орнуудтай харьцуулахад онцгой албан татварын хувь хэмжээ бол хамгийн бага байдгийн байна. Архи тамхин дээр бол бага байдгийн байна гэдэг тайлбарыг хэлж байсан. Тэгэхээр өнөөдөр болсон үйл ажиллагаан дээр зөв зан үйлийг залуу үедээ одоо хэвшүүлж бий болгоход тал бүрийн одоо мэдээлэл бүх төвчний хүмүүст одоо мэдээллийг хангах шаардлагатай гэдэг дээр бол өөрсдөө бол дуу хоолойгоо хүргэж байсан. Тэгэхээр өнөөдөр үнэхээр улсын хэмжээнд бусад улс орнуудтай харьцуулаад үзэх юм бол татварын хувь хэмжээ бас ямар байна, цаашлаад нийгэмдээ яаж нөлөөлж байна гэдгийг мэрэгжлийн яриагаар та бүхэнд одоо үзүүлье. Одоо онцгой албан татвар гэдээ ярихлаар хамгийн бага татвартай нь Монгол улс байдаг юм. Архи тамхины аль альнд нь. Хэрэглээг нь аваад үзэх юм бол Монгол хэрэглээ маш өндөрт гэж гардаг юм байна. Ингээл 7 хоног аав нь тасралтгүй архи уудаг, ээж нь тасралтгүй архи уудаг байвал тэр айлд орж ирж байгаа хөрөнгийн тийм ээ. Эдийн засгийн хувьд нь бодоод үзсэн бол хөрөнгийн ихэнх хувь нь архиндаа явна шүү дээ. Хүүхдтэй гой чанартай хоол идүүлж чадахгүй, эдий гэсэн жимсийг авч өгч чадахгүй тийм ээ. Дээрэс нь хүүхдээ би нэг англи хэл үзэх юмсан, солонгос хэл үзэх юмсан ч гэдэг юм уу. Пенерийн засланд энэ зүүн явчих юмсан гэхэд чинь аав ээж нь архинд мөнгө зардаг бол эдийн засгийн хувьд хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт оруулъя л гэж бодож байгаа бол архи тамхины хэрэглээг өнөхөр багасгах шаардлагатай. Тэгэхээр 32 настай архи нэлээд хэрэгэлдэг хүний тархийг архи хэрэгэлдэггүй хүний тархитай бас харьцуулж эрүүл мэндийн яамынхан үтсэн байна. Тэгэхэд 32 настай архи хэрэгэлдэг хүний тархи үнэхээр хөгжсөн байдалтай, атгаж умийсан байдалтай ийм байдлаар одоо мэрэгжлийн хэллэгээр тайлбарлаж байна. Тэгэхээр хүний гол эрхтэн болсон, хүний эрүүл мэнд болоод зөв сэтгэж амьдрах гол эрхтэн болсон тархи архинаас үүдэлтэйгээр ингэж одоо хорчиж умээж байгаа нь бол шууд архины хор нөлөөг бол яаж тайлбарлах вэ гэдэг нь бол тодорхой харагдаж байна гэж мэрэгжлийнхэн хэлж байна. Тэгэхээр 30 настай архи тогтмол хэрэгэлдэг хүний тархи цаашлаад хүний зан үйл болоод хүний амьдралд яаж сөргөөр нөлөөлж байгаа вэ? Үүнээс үүдэлтэйгээр хүний бүхий лид эрхтний хорт хавдар гэх мэтлэн одоо асуудлуудыг ярих юм бол тоо томшиг олон юм байгаа. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсийн яг дүгнэлт шинжилгээгээр хийж утсан тайлбарыг одоо та бүхэнд үзүүлье. Ийм шүү дээ тарих архи уудаг хүний тарих чинь бол одоо архи уудаг хүнтэй ингээ харьцуулахад нөгөө хүн нь бол тарих нь байх ёстой физиологийн хэмжээгээр л байна шүү дээ. Одоо тэр чинь гавл ёсонд дүүргээл тийм ээ. Тийм байх ёстой дүрсэн тэр. Тэгтэл нөгөө нэг саяны нөгөө 43 настай архи уусан хүний тарих болохоор бол хатин гэрсэн баг. Хатин гэрсэн гэж мэдэж байна. Одоо шингэн мингийн зүйлгүй бүр ингээ бацаад ингээ юм цаас ингээ бацаад ингээ хийчдэг юм тийм болцсон шүү дээ. Ийм хүн яах вэ? Бидний гол залж байгаа юм тарих байдаг. Тэгтэл нөгөө тарих нь тийм болчвол тэр хүн ямар байдалд орох вэ? Тэрнээс ургуулаад ингээд бодлоо тий. Сүүлийн 10 жилд халдвар тус өвчин тийм ээ. Тэр дотроо зүрх судасны өвчний юм бууралт буухгүй байхгүй. 10 жил өндөр байна гэдэг чинь өвчлөл өндөр байна, асуурал өндөр байна гэдэг чинь энэ архины хэрэглээ чи ихсээл тийм ээ. Тэр олон хүнийг өвчлүүлээд бууруулахгүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр бид нар хэрвээ эмчилгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байсан бол эн чинь бүр 50 тууцсан тоо байх юм шүү дээ. Тэгэхээр та бүхэнд мэдээллийг үргэлжлүүлэн тоомч болор цэцэг мэдээлэл хүргэж байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Тэгэхээр архинаас үүдэлтэйгээр нийгэм болоод эдийн засагт одоо хор хөнөөлийг тооцох юм бол маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр нийгэмд нөлөөлж байгаа нөлөөлөл болоод энэ нь нийгэмд одоо сөргөөр нөлөөлөх буюу гэмт халдлага, гэмт хэрэг гарах том шалтгаан болж байна гэдгийг одоо судлаачид бол мэрэгжлийн хүмүүс тайлбарладаг. Энэ тал дээр ямар тооцоо судалгаатай мэдээлэл байна? Тэгэхээр гэмт хэргийн гарлын талаарх статистик мэдээллийг бас товч байдлаар хүргэе гэж бодож байна. За энэ оны эхний 5 сарын байдлаар бол манай улсын хэмжээнд 10,800 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь бол өмнөх оноос 12.4% бол өссөн үзүүлэлт юм. За ялангуяа сүүлийн 10 жилийн байдал бол анализ хийгээд үзэхэд эмэгтэйчүүд голдуу гэмт хэрэгт өртөх юм магадлал хандлага бол дийлэнх нь ажиглагдаж байгаа. За ялангуяа хорвоо дэлхийн хамаг зүйлийг одоо зөөлөж үүдэг эмэгтэй хүн өөрөө гэмт хэрэг үйлдэхэд бол мэдээж архи согтууруулах хундааны хэтэрсэн хэрэглээ бол гол нь нөлөөлж байгаа. За мөн одоо манай улсын 1990 оны үед бол архины хэрэглээ үйлдвэрлэл бол маш их нэмэгдсэн байдаг нь бол графикаас харагдаж байдаг л да. За учир нь бол нэг талаасаа одоо нийгмийн тогтолцооны өөрчлөлт, за нөгөө талаасаа зах зээлийн шилжилттэй холбоотой тухайн үед бол маш олон аж ахуйн нэгж пүүс компаниуд бол дампуурлын ирмэгт хүрч орлогогүй болсон учраас ажилгүйчүүдийн игнэг нэмэгдэж ажилгүйд газар авснаар бол тухайн үед ард иргэд сэтгэл гутралаа бол архи согтууруулах хундаагаар тайлдаг байсан нь бол графикаас бол харагдаж байдаг. За мөн Монголд шилжилт хөдөлгөөн бас тухайн үед ихсэж байсан учраас
гэмт хэргийн гаралт бол нэмэгдэж байсан. За мөн урд нь бол гэмт хэргийг хийхдээ үйлдэхдээ бол зүгээр хутга мис ашиглах юм уу үйлддэг байсан бол одоо бүр илүү олон янзын арга барилаар бол үйлддэг болсон. Илүү зохион байгуулалттай, илүү хэрцгий, за шатах тосох материал ашигладаг ч гэдэг юм уу. За зохион байгуулалттай ингэж үйлддэг болсон. Мөн л одоо арх согтууруулах хундааны хэтэрсэн хэрэглээтэй бол холбоотой. За мөн одоо гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн нас залуужих хандлагатай болсон. Ялангуяа эхний 5 сард гарсан 10,000 гэмт хэргийн бол 2,000 орчим нь 18-аас 24 насны өсвөр үеийнхэн бол байгаа. За ялангуяа 18-аас 24 насны ажил хөдөлмөр эрхлэх насны ийм залуучууд бол гэмт хэрэгт холбогдож байгаанаас согтууруулах хундаатай холбоотой нь бол мэдээж харамсалтай үзүүлэлт юм а. За мөн одоо эмэгтэй хүн ингэж харьцангуй өмнө нь 90 оноос өмнө бол гэмт хэрэгт холбогдох нь бага байсан бол одоо ихсэж байгаа нь нийгмийг илүү харгас шинжинд нь оруулж байгаа ч мөн согтууруулах хундаатай холбоотой гэдгийг бас цагдаагийн газраас мэдээлж байсан юм а. 1990 оноос хойш бол Монгол улсад сүүлийн 23 жилд бол гэмт хэргийн гаралт бол байнга өсөж нэмэгдэж ирсэн байдаг. Энэ нь бол нэг талаас нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой. Хоёрт зах зээлийн шилжилтийн одоо хүнд үеүүдэд ялангуяа 90-ад оны үед бол гэмт хэргийн гаралт өсөх тийм хандлага болсон. Энэ юу гэвэл олон үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд дампуурч хувьд шилжээд ажилгүй хүний тоо нэмэгдэх хандлагатай болсон. Монголд шилжилт хөдөлгөөн нэлээд одоо бий болсон. Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. Хөдөө орон нутгаас сум руу аймаг руу хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой гэмтрийн гаралт нэлээд нэмэгдэх юм хандлагатай боллоо. Дээр нь эмэгтэй хүн гэмт хэрэгт холбогдох асуудал бол Монгол улсад харьцангуй одоо бага байсан, тайван байсан. 20 жилийн өмнө. Сүүлийн 10 жилд гэмт хэрэгт эмэгтэй хүн холбогдож шалгагдах явдал нэмэгдэх хандлагатай болчихлоо. Энэ нь бас нөгөө гэмт хэргийг харгас хатуу шинж рүү н оруулахад бол бас тиймээд нөгөө хорвоог зөөлж идэг эмэгтэйчүүд маань гэмт хэрэгт холбогдоод ирэхээр зэрэг бас л анхаарах хэвээр асуудал энийг болж байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг жилээс жил нэмэгдэх тийм хандлагатай болчлоо. Эмэгтэй хүн зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцож байна. Хүчирхийллийн гэмт хэрэгт оролцож байна. Хард амиг мансууруулах бодисын гэмт хэрэгт оролцож байна. Тэгэхээр нийгмийн талаас нь бол айхтар тоонуудыг бол харж болохоор байна. Тэр дундаа нэг сэтгэл имзүүлүүлэх тоо гэх юм бол эмэгтэйчүүд сүүлийн үед архинаас үүдэлтэйгээр гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байна гэдэг статистик тоог тоомч болор цэцэг та бүхэнд үзүүллээ. Мэдээлэл хүргэсэн болор цэцэгт баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр архинаас үүдэлтэйгээр сүүлийн үед тэр дундаа эмэгтэйчүүд архинд донтхон эрэгтэй хүнтэй харьцуулаад үсэх юм бол мэрэгжлийн үүднээс аваад үтсэн ч бие физиологийн тогтцоос аваад үтсэн ч гэсэн 2 дахин илүү согтдог. За тэр хэмжээгээр нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бас 2 дахин нэмэгддэг гэдгийг бол мэрэгжлийнхэн судалгааны үндсэн дээр тайлбарлаж хэлж байгаа юм. Тэгэхээр яг энэ тал дээр ажиллаж байгаа мэрэгжлийн одоо эмчийн яриаг та бүхэнд үзүүлье. Өнөөдөр яагаад эмэгтэйчүүд энэ айхтар сархтанд одоо шунаж автаад байдаг юм байна. Энэ бие физиологтой яаж холбогддог, эргээд нийгэмд яаж нөлөөлж байна вэ? Гэмт хэрэгт холбогдож байгаа байдал нь яг бодит одоо хэргийг шалгах явцад яаж илэрдэг юм бэ гэдгийг та бүхэнд энэ тайлбараар үзүүлье. Нийгмийн бухимдалтай холбоотойгоор гэмт хэргийн тоо бол нэгсдэг. Нийгмийн бухимдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүд бол маш олон хүчин зүйл байна л дээ. За архисах өвчин байна. Тэгээд ерөнхийдөө бол ихэнх одоо гэмт хэрэгтэл бол одоо архиталт бол нөлөөлж байна. Ер нь бол сүүлийн үеийн одоо гэмт хэрэгүүдийг ингээд сүүлийн үеийн одоо бидний одоо сэтгцийн дүгнэлтээр ингээд орж байгаа бүхэл ихэнх одоо гэмт хэрэг бол архиталтай холбоотой л ингэж гарч ирж байгаа. Эмэгтэй хүмүүс чинь одоо арх их уудаг, тэр битгий хэл одоо янз бүрийн бүр эрэгтэй хүмүүсээс зарим нь бол арай илүүтэй хэрэглээж байх шиг. Ер нь бол яг ингээд шинжлэх ухааны үндэстэй ингээд хэлэх юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү тийм архин донт хандлагатай байдаг. Тэгээд согтолтын зэргийг ингээд аваад үзэж гисэн эрэгтэй хүнээс арай илүү байдаг. Тэгээд ер нь эмэгтэй хүн арх дарс хэрэглэнэ гэдэг бол ерөнхийдөө өр хөврүүлж гисэн муугаар нөлөөлнө, удамдж гисэн муугаар нөлөөлнө. Одоо жинхэнэ одоо удамшлын өвчин бол төрж гардаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч талаасаа үзсэн арх мансууруулах бодисыг бол эмэгтэй хүн хэрэглэх юм бол муу үр дагавартай түүнээсээ гадна ямар нэгэн нийгэмд бол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал их өндөртэй болчиход байгаа. Тэгээ энэ үүнээс улбалаад бол ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийн гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг хийх одоо тоо бол ихссэн байгаа ер нь.
Үзэгч та бүхэнд бид архитэлд өнөөдөр нийгмийн эдийн засагт ямар их хор хөнөөл учруулдаг юм бэ гэдгийг үндэсний статистикийн хорооноос гаргадаг, за цагдаагийн ерөнхий газраас гаргадаг албаны тоонууд дээр тулгуурлаж тоймлож үзүүллээ. Албаны тоо гэдэг бол дүгнэлт байдлаар яг бичигдсэн, илэрсэн хэрэгүүд байдаг учраас энээс бас хэд дахин ч илүү магадгүй энэ тооноос их тоо одоо бодит амьдралаар байгааг бас үүсэхгүй. Тийм болохоор та бүхэн бас өөр өөрсдийнхөө дүгнэлт хийгээд үзээрэй. Ер нь бол архигүй бол ажил бүтэхгүй юм шиг, сархдаггүй бол найр ёс журмыг алдах юм шиг сэтгэдэг дэр сэтгэлгээнээс монголчууд гарах цаг нь болжээ гэдэг эндээс харагдаж байна. Тэгээд өвгдийн хэлсэн үнэтэй үгээр тоон томын хөтөлбөрөөр одоо өндөрлүүлээ. 40 хүрээ дөнгөж амс, 50 хүрээ 50 жуу, 60 хүрээ 60 жуу гэдэг нь бас зүгээрс нэг хилчээгүй үг байх. Тэгэхээр арх 10 нас, тамхи 5 нас гэдгийг тэртээ одоо 10 жилийн өмнө хэлж байсан энэ үг бол одоо 90 оноос хойш 2000 он одоо нийгэм өөр болсон учраас энэ үгийг арай өөр төвшөнд бид бас ухамсарлах хэрэгтэй болжээ. Архинаас үүдэлтэйгээр хэдэн 10 насыг хороож байгаа гэдгийг энэ тоонуудаас харагдаж байна. Ингээд та бүхнийг бас айлгах гэж энэ тоонуудыг бэлтгэсэнгүү бас нэгийг бодож хоёрыг тунгаагаасаа гэдэг үүднээс энэ хөтөлбөрөө архитэлт гэдэг сэдвээр та бүхэнд үзүүллээ. Ингээд ерөнхийлөгчийн баримталдаг сүү өргөж амьдарцгаая гэдэг үгээр тоон том хөтөлбөрөө өндөрлөж байна.